Эрдэс боловсруулалт олон улсын хурал зохион байгуулагчдаас эхлээд ерөөхдөө багагүй хугацааг бас үдсэн байгаа даа. Ер нь уг хурлын ач холбогдол талаас ямар үр дүнгууд ерөөхдөө гарч ийн цааш бас ямар үр дүнгуудыг бас гарна гэж ерөөхдөө бас та бүхэн зорж байгаа. За тэгэхээр хуралбаан зохион байгуулагчдад 2014 оноос олон улсын болсон. Өмнө нь болохоор Монгол улсын хэмжээнд олон зохион байгуулагчтай байлаа. Одоогийн байдлаар бид нар 7 дахь удаагийнхаа хурлаа хийх гээд өнгөрсөн хугацааны үр дүнгуудыг ажиглаж байхад олон улсын дэвшилтэт техник технологиудыг бол шууд нотгшуулах боломж нэгдүгээрт бол бүрдэж байна. Хоёрдугаар тоног төхөөрөмжийн хөгжлүүдийг бид нар бол улсын чанаас Монгол орныхоо нөхцөлд болоод шинээр одоо бий болгож байгаа төслүүд, хуучин төслүүдийн технологийн насжилт орцсон байгаа данаа төхөөрөмжүүдийг шинжлэх боломжуудыг бол бас нэлээд сайн олгож эхэлж байна. За гуравдугаар судалгаа шинжилгээний ажлын өргөжлөлтийг бол эндээс гаргаж ирж байна. За дөрөвдүгээр хүний нөөцийг бэлтгэх асуудлууд энэ шийдэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн одоо энэ одоо бодлогын хэмжээнд хийгдэн, төр засаг хийгдэн, заавал их сургууль хийгдэн гэхээс илүүтэйгээр төрийн бас байгууллагууд хувийн хвшлүүд дээр тулгуурлаад хамгийн хурдтайгаар хэрэгжүүлж болох одоо энэ технологийн дэвшлүүдийг бол авчрах боломж гарц үүдийг л нээж байгаагаар онцгой ач холбогдолтой гэж бол үздэг. Ер нь бол дэлхийн хөгжил технологийн чиглэлээр дандаа байгаль орчинд руу ганц ногоо хөгжлөө яваад эхэллээ шүү дээ. Энэ ногоо хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг маань өөрөө нэгэнтээ байгальд бол заавал эдийн засгийн болоод тодорхой хэмжээний одоо үр дагаврыг учруулж байж энэ уул уурхайн үйл ажиллагаа бол явагддаг. Тэгэхээр энийг хамгийн цэгцтэй дээрээс нь агарын болоод байгаль орчны нийт бохирдлын хэмжээ хамгийн байх төвшөнд нь хэрэгжүүлэх боломжтой шинэ техник технологиудыг цаг алдахгүй нэвтрүүлэх том боломжийг бол олгодог. Нэг хурал дээр дунджаар бол 2-3 хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулагдаж байна. Энэ гэрээ байгуулагдана гэдэг чинь энэний задлал болохоор олон улсын шалгарсан технологи таниулахыг сонирхож хурж ирж зах зээл яаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчд болоод дээрээс нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, технологи нийлүүлэгчд бол орж ирж байгаа бол нөгөө талдаа Монголынхаа зах зээл дээр бол эдгээрийг хэрэгжүүлэх суурь мөрдсөн байгаа компаниуд маань энийг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар одоо бас шин үр дүнгуудыг бол гаргаж ирэхээр бол хүлээж байгаа. Энэхээ үр дүнгээр бол эргээд л бид нөгөө иргэдэд байдаг байгаль орчин болоод улсын төсвийн бүрдэлт хоёр дээр бол онцгой анхаарах боломж мал эндээс гарч ирж байгаа шүү дээ. Эрдэс баяжуулалт талаас харахад ер нь та дотоодын үйлдвэрүүдийн нөхцөл байдлыг ер нь хэрхэн үнэлж дүнхээр ер нь бодит үр дүнгууд харагдаж байна уу гэж хэлдэг. Бодит үр дүнгууд маш их гарч байгаа. Энэ үр дүнгуудыг бол тэр болгон тайлбарлаад явах цаг завч тэр хүмүүст маань алга, хоёрдугаар тэр болгоныг мэрэгжлийн төвшөнд ирээд ойлгох бас нөхцөлч гэсэн өөрөө тааруу байдаг. Тэгэхээр чи тэр болгоныг бас танилцуулах гэдэг явахгүй байгаа тал нь болохоор бас учир дутагдaltaй л да манай олонхын салбарын яхны. Гэхдээ бол энийг төрийн бас байгууллагуудаараа дамжуулаад цаашдаа эрчимдээ хэрэгжүүлэх байх. Үр дүнгуудын хувьд аваад үзэх юм бол технологийн дэвшлиг гаргаж ирнэ гэдэг ч юм бол бид нар бага зардлаар өндөр хэмжээний одоо ашиг олох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэсэн санаа. За ингээд өндөр хэмжээний ашиг олно гэсэн тэр хэмжээгээр улсын төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Мөн дээрээс нь энийгээ дагаад бид нар хүний нөөцөө хөгжүүлэхөөсөр гарцаагүй байдал бол үүснэ гэсэн ийм боломжууд гарч ирж байна. За дээрээс нь одоо энэ шин орд геологийн нөхцөлүүд өөрчлөлттэй холбоотой оруулж иргэнтүүд гэдэг одоо бидний яг тэр нөө салах процесстэй хэрэгжилж байдаг голлох химийн бодисуудын асуудлууд болж байна. Энэ бодисуудыг бол хүний эрүүл мэнд, байгаль орчинд зүүжүүлэх сөрөг нөлөөллөөсөө илүүтэйгээр илүү органик гаралтай буюу байгалийн шин чанар дээр нь тулгуурласан ийм оруулж иргэнт рүү бол олон улсын хүрээлэнгүүд өрсөлдөд эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ үр дүнгуудыг Монголд нэвтрүүлнэ гэдэг чинь өөрөө бодиттой үр дүн. За түүнээс гадна манай ялангуяа залуу инженерүүд бол энэ салбар дээр маш их хэмжээгээр хөгжиж байна. Одоо тэдний хөгжил бол арга байхгүй бас олон улсынхаа залуучуудтай мөрд хэрэгцээд гараад ирж байгаа нь бол бас бидний нэг бахархууштай гэрэлгээний нэг хэсэг. За ингэж хүний нөөцөө хөгжиж чадж байна гэдэг чинь өөрөө бид нар шинэ технологи техникийг нэгдүгürt бол нотгшуулах, хоёрдугаарт өөрсдөө зохих хэмжээнд бол хүрэхээр иймэрхүү л ирээдүй бол харагдаж байна. Тэгэхээр энийг бол би сайн ирээдүүлэх хэлнэ. Ерөнхийдөө ингээд дэлхийн хөрөнгө оруулалтын сангууц ч гэдэг юм уу, уулуурхайн авраг компаниудын хувьд ч ингээд сүүлийн тайлан мэдээллүүдээс хараад байхдаа ялангуяа технологи хэмэл оюуны чиглэлийн одоо эрдэс баялаг руу төвлөрч эхэлж байгаа. За магадгүй бас нөгөө үйл ажиллагааныхаа чиглэлийг олон байсныг цөөлөд яг гол одоо төг хийдүүд дээр төвлөрч ажиллая гэдэг ч юм уу. Иймэрхүү алхмууд харагдаад байгаа. Ер нь зах зээл ер нь хаашаа чиглэж байна. Бид энэ нийлүүлэлтийн сүлжээнд бас бусад томоохон одоо юу гэдэг тоглогчтой өрсөлдөхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй талаас нь асуумаар байна. Нөгөө талдаа ер нь ямар саад бэрхшээлүүд бас байгаад идэв юм. Зах зээл хаашаа явна гэдэг маань бол өөрөө үйлдвэрлэлийн хэрэглэнээс л хамаардаг. Хоёрдугаарт бид нар бол яг дэлхийд өрсөлдөхөс хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байгаа улс бол хараахан биш. Бид нар бас энийг жоохон андуурж ойлгоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар дэлхийн нийт эрэлтийнх нь ядаж нэг 10-аас 15%-ийг нийцлэхүйцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортод одоогор бол бид нар гаргаж чадаагүй л байна шүү дээ. Энэ цагт бол бид нар үн хүлээж авах гэж. Өөрөөр хэлбэл зах зээл хүлээж авах гэж. Зах зээлийн эрэлт унаад үн одоо
буурлаа. Энийгээ дагаад бидний нөгөө экспортын орлого эндээ өөрөө буурчин. Энэ бол нүүрсэн дээр ингээ бодтойгоор өнгөрсөн одоо 6-7 жилийн хугацаанд биднэрт харагдчихэв. Зэсүүн ч ялгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эрэлт айлтгахаар өндөр байгаасаа, үн өндөр байгаасаа түүнийгээ дагаад бол олон улсын худалдааны эргэлтэнд бол бид нар бас нэлээд чанартай бүтээгдэхүүнээр оролцоосоо гэдэг л бол бидний хамгийн гол асуудал болж өөрчлөж байгаа. За хиймэл оюуны асуудлыг бид нар бас олон зөв талаас нь олох хэрэгтэй байгаа. Хиймэл оюун гэдэг нь болохоор хүний сэтгэн бодох чадварыг орлуулахаас илүүтэйгээр хүнд нөхцлүүд болоод маш их хэмжээний өгөгдлүүдийг богино хугацаанд их хүний ажлыг хөнгөвчлөх үндсэн хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр энийг үндсэн хэрэгслийг бид нар бол өөрсдөө яаж эзэмших вэ? Энэ тал дээр бид нар залуу яаж бэлдэх вэ? Олон улс энэ дээр бол ухаалаг хэрэглэгчээ бэлдэж эхэлж байгаа нэг талаасаа нөгөө талаасаа энэ хиймэл оюуныг зохион бүтээгчдийг бол бэлдэж байна. Энэ хоёроор л өрсөлдөж байна шүү дээ. Ирээдүйн бидний хамгийн том өрсөлдөх олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой нөөц бол хүний нөөц. Энэ бол нэг номерын асуудал. Энэ хүний нөөцийг бэлдэх болоод өнөөдрийн нийгмийн амьдралыг авч явах суурь нь уул уурхай байна. Ойрын жилдээ бол энэс өөр бидэрт гарцсан алга. Тэгэхээр энэ уул уурхайгаас орж ирж ирсэн хөрөнгийг бид нар бусад хүний нөөцийн хөгжил болоод бусад хөгжлийн чиглэл рүүгээ зөв хөтлөх нь өөрөө бидний ухааны уурга тархины асуудал болж хувирч байна гэсэн үг байхгүй. За тоног төхөөрөмжийн хөгжил хиймэл оюуны чиглэлээр одоо энэ робот техникийн болон бусад одоо энэ электрон системийн хөгжлүүд ингээд гараад ирэхээр чинь зэрэг энэ хэрэглэгдэж байгаа эд ангууд бол нэлээд наривчлалтай бол орж эхэлж байна. Үүнийгээ дагаад бол ялангуяа одоо тэр газрын ховор гэж нэрлэгдээд байж байна. Дээрээс нь одоо алтан цэрцүүдийн одоо олборлтуудын асуудлууд яригдаад эхэлж байна. Эдгээрийн маань бол хэрэглээнүүд бас яг өндөр багтын төлөв болов байна. Гэхдээ энийг бол бид нар олон улсын зах зээлийн судалгаан дээрээс тасралтгүй харж ойрын 10-15 жилээ ядаж төлөвлөдөг хэмжээнд байж байгаа юм бол уул уурхайн салбараас орж ирж байгаа ашиг дээрээс эдийн засгийн янз бүрийн эрсдлийг бол хүлээхгүй байх бүрэн боломж бий. Энэ дээр л одоо бид нар өөрсдөө нэг жоохон эрүүл ухаанаар мэдлэгээр боловсрлоор тархиа өрөлдүүлж өдөртдөг ийм тогтолцоор бол бид нар яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхдээ яг одоо яг энэ critical mineral-ыг бид ашиглаад одоо юу гэдэг олборлоод нэгэд явуулахаар бас орон нутгийн тодорхой хэмжээний нэг одоо эсэргүүцэл гэдэг юм уу. Иймэрхүү байдлуудаас тулгараад хувь аж ахуйн нэгж компаниуд тулгараад байгаа дүр зураг харагддаг. Энэ дээр ер нь та бас ямар бодолтой вэ? Яг би өмнө ч гэсэн танаа төлөө зориулж захтай хэлжээс ер нь чухалгүй ашигт малтмал гэж дэлхийд дээр байхгүй л дээ. Тэгээ бүх ашигт малтмалын газрын зар зэсийг бүрдүүлж байгаа бүх эсвүүд бид нар яг үйлдвэрлэлийн хувьд хоосон чулуудаг гэж ярьж байгаа ч гэсэн нөгөө талдаа энэ чинь хөрс мөрхөвчийг бол би ойлгож байгаа бас л нэг биднэрт гарцаагүй хэрэгцээтэй байгаа эрчүүд дээ. За тэгэхээр зэрэг бид нар чухал ашигт малтмал гэдгийг бол зөв ойлгох хэрэгтэй байна. Яагаад чухал гэж нэрлээд байна вэ гэхээр олон улсууд болохоор үйлдвэрлэл хөгжсөн газруудыг нэрлээд үйлдвэрлэл хөгжсөн газрууд. Үйлдвэрлэлээрээ тэд нар эдийн засгийнхаа орлогыг бол байнга бүрдүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр цагтуртай урт хугацаанд үйлдвэрлэлээрээ улс орныхоо эдийн засгийг бүрдүүлэх нь тодорхой болчихсон байгаа тохиолдолд эдгээрийг түүхий дээр тасралтгүй хангах шаардлага гарна да. Энэ түүхий дээр тасралтгүй хангах тэр эрдсүүдийнхээ жагсаалтыг гаргаж ирчээд энэ бидний ирээдүйн чухал ашигт малтмал буюу манай улс үндэстнийг баян чинээлэг авч явах эрдсүүд юм аа. Тэгээ энийг critical minerals гэж нэрлэжээ. За энийг нь манайх чухал ашигт малтмал гэдэг орлоотод бол хэрэгжилж байна. Гэтэл манад үйлдвэр байгаа юм. Гэтэл нөгөө талдаа бид нарт нөгөө энийг сайн талаас нь харъя. Тэд нар чухал ашигт малтмалуудаа тодорхойлоод өнөөдөр зах зээлийн үнэлгээнүүд нь өсөөд хэтийн чиглэлүүд нь тогтвортой эрэлттэй байх тохиолдолд бид яг энэ зах зээлийн орон зайг өөрсдийн одоо ашигт эрдсүүдээр хангах боломжийг бол бидний хангах нь хамгийн чухал асуудал өөрөө юм гэж болж байгаа байхгүй. Чухал гэдэг юм чинь өөрөө юм болж байна. Тэгэхээр эндээс орж ирэх орлого маань бид нар 50 жилдээ 100 жилдээ тэгээ бидний хойч үедээ дараагийн бүтээн байгуулалтанд хүний хөгжилтөд боловсролд ямар үр дүн болж бид нарт ирэх юм эрүүл мэндэд байгаль орчинд тийм ээ. Энэ асуудал дээр бид нар өрчсөн тооцооллуудыг судалгаа шинжилгээний үндэстэй гаргаж ирэх хэрэгтэй. Ард иргэдийн зүгээс гаргаж ирж байгаа зүйл цэвэр одоогийн байдлаар байгаль орчин дээр л тулгуурлаж байна шүү дээ. Байгаль орчин сүйтэх гэж байна болохгүй байна. Онгон ашиг уулан баг хүрэх гэж байна тийм. Энэ юутай холбоотой юм бэ гэвэл цэвэр бидний одоо мэдээлжүүлэлтийн асуудлууд гэж байна шүү дээ. Тухайн төслийг хэрэгжүүлснээр улсад ямар ашигтай юм? Ирээдүйд ямар ашигтай юм? Орон нутгийн нийгэм эдийн засгт ямар ашигтай юм? Тэгээ байгаль орчноо дараа нь бид нар яаж сэргээх юм? Энэ талын мэдээлжүүлэлтийг төсөл хэрэгжүүлэхээс өмнө ерөөсөө гаргахгүй. Урьдчилсан геологийн судалгааны асуудлыг бол маш сайтар хийчихэд энүүгээрээ суур тулгуураа болоод 5 жил 10 жилд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь бол бид нар тодорхой ингээд хугацаагийн өрчлөгтэйгээр хямаад үүний дараа бий болж байгаа тэндээс бий болж байгаа үр ашиг нь ирээдүйд ямар хөрөнгө оруулалт болоод ямар үр өгөөжийг бий болгож өгнө гэдгийг бодтойгоор бол зориулж урьдчилсан байгаа тэр төслийн үр өгөөжүүдэд орон нутгийн иргэдэд анханасаа зөв ойлгуулад ингээд явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор алин болгон бас нэг орон нутгийнхаа иргэдэд нэг цагаан цаас гэдэлчдэг. Нөгөөдөл нь болохоор бас ингээд тодорхой мэдээлэлгүй болмоос бол бас энэ тэмцлийнхээ асуудлууд тэмцэл гэж ойлгоод байна л та. Зүгээр нэг талдаа тэмцэл гэж харж болох боловч нөгөө талдаа бол
хөгжил сайхруулсан чинь болж хувирч байгаа тохиолдол би магадгүй одоо тэгээд харилцсан бие биенээ одоо үл ойлголцох байдлаас үүссэн цаг хугацааны одоо тодорхой хэмжээний эрсдүүлэх нэг юм асуудал ч бас байж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол илүү бодитойгоор шинжилх хэмжээр хандах хэрэгтэй байна.